За NTV телевиз COP17 хурлын цэнхэр бүсээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр яг одоо л иргэний нийгмийн байгууллагууд болон орон уугуул иргэдийн төлөөлөлт залуучууд COP17 хуралдах оролцоог хангахыг шаардсан жигсэж байгаа юм. Тодорхойлбол уугуул иргэдийн хувьд цөлжилтөнд хамгийн их өртөж байгаа учраас энэ хүрээнд оролцоог хангахыг шаардаж байна. Мөн цөлжилттэй холбоотойгоор зарим хурлын хөтөлбөр хасагдсныг эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл залуучуудын төлөөллийн хувьд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн хувьд ажиглагчаар бус оролцогчоор оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаамаа. COP17 бол ингээд бидний найдвар итгэлээ. За энэ дэлхийд бид уугуул иргэдийг ингээд харуулахыг хүссэн. COP болоод ирэхлээр COP16 дээр эцсийн шийдвэр гаргахад за уугуул иргэдэд тулгуурлаагүй. Яг цөөхөн хэдэн шийдвэрээр тулгуурлаж гарч ирсэн. Тэрэнд бол бид ингээ хүндэтгэлтэй хандж байгаа. Гэхдээ яг хувьчлалаар авч үзэх юм бол уугуул хүмүүс яг одоо ихэнх хувийг нь эзэлж байгаа учраас за тэгэхээр хүйсийн эрх тэгш байдлын тухай хүйсийн эрх тэгш байдал дээр ч гэсэндээ бидний амьдралд ингээ хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр бид ингээ өөрсдөө бас давхар илэрхийлж байгаа. Бидний илэрхийлэх хүсэж байгаа зүйл болоод ирэхлээр уугуул иргэд яг тэнцээ амьдарч байгаа хүмүүс нь иргэдийн оролцоо биднийг оролцуулж байгаа нь болоод ирэхлээр ямар чухал асуудал. Эргэж гаргаж байгаа шийдэл нь хүмүүсээ ширэндээ суулгамаар байна. Хүмүүсээ ширэндээ авчирмаар байна. Энэ бол бидний байгаль, бидний их дэлхий, бид нар энийг чи ингэ сэргээх гээд байгаа. Сэргээж байгаа шууд тавьчихж байгаа хүмүүс нуугуул иргэд байгаа. Бид шийдлээс дутагдж байна яг үнэндээ. Энэ бидний мэдлэг, бидний газар нутаг. Бид өөрсдийгөө одоо тэр хуваарь дээр ингэж оруулангуудаа бид нар чи яагаад ирснийг тайлбарламаар байна. Бидний цөлжилтийн тухай ирсэн. Бид нар Улаанбаатарт дэлхийн дахны асуудлыг хилэлцэж одоо шийдэл гаргаж ирэх гэж ирсэн. COP болоод ирэхлээр талуудын хурал штэ. COP17 чинь бүгдийн оролцоо шүү дээ. Aux décideurs que nous devons être unis. Nous devons être unis pour la cause donc de tout ce qui est désertification, la sécheresse. Ce n'est pas le moment de rejeter, ce n'est pas le moment de diviser, ce n'est pas le moment de choquer. C'est le moment de sortir les mots qu'il faut pour unir. Nous devons rester unis, travailler pour que les problèmes de famine, les problèmes que nous avons dans nos différents pays, au niveau des communautés locales, au niveau des pastoralistes, au niveau des enfants, au niveau de la migration, nous devons résoudre ces problèmes-là. Nous ne sommes pas là pour continuer à subir les questions de rejet de la question du genre qui pourrait amener la division du monde. Alors, ensemble, regardez vraiment ce que nous avons aujourd'hui et plus jamais, soyons toujours unis pour que, effectivement, nous puissions vraiment atteindre les objectifs et résoudre les problèmes que nous avons. What do we want? What do we want? Бид юу хүсэж байгаа лээ? Ширэн дээр сухах хүсэж байгаа. Хизээ хүсэж байгаа юм бэ? Одоо хүсэж байгаа. We